Ойлгохтой тэмцэх газраас хийсэн судалгаагаар Монгол хүүхдийн шударга байдлын түвшин 2023 онтой харьцуулахад 1.8% өссөн гэлээ. Үүнд эцэг их асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ шударгасны талаар ярилцдаг байдал түлхүү нөлөөлжээ. Эцэг их асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ шударга усны талаар ярилцдаг, аливаа зүйлд шударга хандсныхын төлөө магтаж урамшуулдаг байх нь тэдний зан чанарт маш чухал эерэг нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтогджээ. Ерөнхий боловсролын 10-аас 12 дугаар ангийн 6700 орчим сурагч, 1300 эцэг их, 800 орчим багш нараас асуумж авчээ. Харин судалгааны дүнгээр хүүхдүүдийн шударга байдлын түвшинг 1-5 хүртэлх оноогоор дүгнэхэд 2023 оны үзүүлэлтээс 2024 оны үнэлгээ өсжээ. За ер нь эцэг эхчүүд бол хүүхдийн боловсролд анхаарах цаг завд бас нэлээд дутмаг тал. Энэ нь бол хүүхдийн шударга байдалд нөлөөлдөг. За мөн сургалтын үйл явцыг ойлгодгүй, зарим эцэг эхчүүд хөтөлбөрийн агуулгыг мэддэггүй. За хүүхдийн гэрийн даалгаврыг одоо шалгахгүй, хамтарч хийлцэхгүйгээр орхигддог. Энэ асуудал бол өөрөө бас хүүхдийн шударга байдлын түвшинд нөлөөлдөг ийм үзүүлэлт гэж харагдаж байна. Хүүхдүүд шударга байдлын талаарх аливаа мэдээллийн 25%-ийг гэр бүлээсээ, 34%-ийг интернет орчноос олж авдаг байна. Иймд судлаачид гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхдтэй шударга усны талаар түлхүү ярилцаж мэдээлэл өгдөг байхыг чухалчиллаа. Бид одоо энэ судалгааныхаа энэ арга зүй аргачлалыг боловсруулахдаа бол ер нь бол гадны улс орнуудын одоо хүүхдүүдийн одоо шударга байдлын түвшинг тогтоох судалгааны одоо энэ асуулгатай харьцуулж ээж одоо энэ судалгааныхаа асуулгыг боловсруулсан. Ер нь бол хүүхдүүдийн насны онцлог тохирсон энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар асуух хэлбэрийн одоо судалгааны асуулгаар авдаг. Нийтдээ энэ чинь 20 гаруй асуулга байдаг санагдаж байна. Асуумжаас дурдах юм бол ер нь бол хүүхэд одоо буруу зүйл шударга зүйл хийснээр одоо таныг одоо энийг урамшуулдаг, магтдаг хүн байдгүй. За буруу зүйл хийлээ гэхэд тэрийг танаа ангийнхан яаж хүлээж авдаггүй гэх мэтийн одоо энгийн одоо яг насны онцлог тохирсон ийм асуулгуудаар асууж авдаг. Энэхүү судалгааны асуулгад та хүүхдтэйгээ шударга байдлын талаар ярилцдаггүй гэдэгт нийт эцэг эхчүүдийн 56% нь эмэгтэй хүүхдтэйгээ энэ талаар ярилцдаг гэж хариулжээ. Харин хөвгүүдтэй энэ сэдвээр байнга ярилцдаг гэж эцэг эхчүүдийн 47% нь хариулсан байна. Зөвхөн энэ асуулга нь хүүхдийн шударга байдалд эцэг эх асран хамгаалагчид чухал нөлөөлөл үзүүлдэг болохыг онцоллоо.